За тэгэхээр үндэсний соёл амралтын хүрээлэн дээр бас уран бүтээлч хүүхдүүд маань уран бүтээлээ тойрунга баярлаж байна. За бид бүхэн Налах дургийн 103 дугаар сургууль те 103 дугаар сургуулийн 8 дугаар ангид сурагч Батгэрэлтэй уулзаад байна. За Батгэрэл маань яг ямар уран бүтээл илүү төлхөө одоо тойрогдөг вэ? Хөрөг зургаар дагнаж гин үү? Ерөнхийдөө бас уран зураг тэр дотор болохоор хандаагаар хөрөг зураг зурдаг. Тэгээд ихэнхдээ бол одоо бол үзэсгэлэн гаргахад энэ хөрөг зургуудыг зурсан байгаа. Юу н одоо уран зургаар хичээлээ тэгэхээр удаж байна. Яг хичээл гэхээсээ илүү өөрөө болохоор хуваараа ингэж зурдаг. Анх болохоор би амтд зурж эхэлсэн. Тэрний дараагаар болохоор хөрөг зураг зураад одоо ингэж хөрөг зургийнхаа үзэсгэлэн гаргаж байгаа. Тэгээд дандаа энэ алдартай хүмүүсийн зургийг бас зурсан байна тийм ээ. Энийг зургийг ингэж зурхад ер нь хичнээн хугацаа зарцуулах уу? Нэг зургийг зурхад болохоор одоо ерөнхийдөө нэг зураг нь 2-3 өдөрт гадаг. Тэгээд энийг болохоор би бүгдийг нь харандагаар хийдэг. Зарим хүнд деталлуудыг болохоор гуашаар хийдэг. Цаашдаа ер нь одоо уран зурагч юм бол гэж бодож байна уу? Яг ямар хүсэл мөрөөдөлтэй вэ? Хөрөг зураг тэгээд ерөөдөө зургаараа явна гэж боддог. Зураач болно гэж боддог л тоо. Хүсэл мөрөөдөл нь бэлэх болтугай. Тэгээ өнөөдөр бас яаж баярлах вэ цаашдаа? Өнөөдөр одоо тэгээд зураг зураал сууж байна. Зураг зурхан жаргалтай болохоор ингэж баярлах нь гоё юм уу те? Тий. За сайхан баярлаарай. За баярлалаа.